нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Милхаус нүүдэл гомонгоор хамтран ажиллаж байгаа. За нүүдэл гомон өгсөн гэрлүүгээ авч яваа тэгээд хоол хийж амжаагүй байна. За тэгээд Милхаус компани маань 2008 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч компани юм аа. Тэгээд Милхаус компани Турк улсын Алапала фирмийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. За энэ үйлдвэр нь хоногт 250 тонн буюу жилд 90 мянган тонн Улаанбаатар боловсруулах хүчин чадалтай. За мөн түүхийд болон эцсийн бүтээгдэхүүнд чанарын нэрвчлэн шинжилгээж стандартын шаардлагад нийцэж байгаа эсхийг тогтмол хяндаг. За Итали улсын Сепи компани 2000 тонны багтаамжтай гурилыг задгаа хадгалах агуулгыг барьж ашиглалтанд оруулсан. За Милхаус компани үйлдвэрлэсэн гурилан бүтээгдэхүүнүүд зах зээлд одоо Атар болон онцгой брендийн нэрээр танигдсан. За өрх өдөр тутмын үсэндээ болон үйлдвэр цэхүүд өргөнөөр ашигладаг тийм ээ. Ер нь бол атар талхыг үйлдвэрлэдэг гэж ойлгож болох нь штэ тий. За ингээд атар гурилаар хийгддэг нүүдэл гурилыг онцлон тайлбарлая. За нүүдэл гэдэг маань бид нар бол гомон гэж хардаг. За нүүдэл гомонг үйлдвэрлэдэг нүүдэлжийн компани 2015 онд 100% дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох за dry blend-ийг Монголд анх удаа нэвтрүүлэн за semi dry болон dry blend-ийг Монголд анх удаа нэвтрүүлэн хатуу гомон болон хагас хатаалттай гомонгуудыг үйлдвэрлэж байгаа. За ингээд Асан аренад 2026 оны 1-р сарын 16-наас 2-р сарын 17-ны өдөр хүртэл үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. За Асан аренад үзэсгэлэн худалдаа болж байгаа гэдэг манайх одоо жижиг реклам шторкоор за нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэсэн хэлж байгаа. Тэгэхээр буян тухай спорт ордонд бас 2026 оны 2-р сарын 1-ээс 2-р сарын 17-ны өдөр хүртэл үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. Тэгэхээр хэрэглэгч та бүхэн өөрийн ойр орших үзэсгэлэн худалдаагаас нэг доор гурил болон нэрийн бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой байгаа. За ер нь хатуу гомонгийн давуу тал гэх юм бол ясны шүлтөө гомон жишээлбэл үхрийн булууны яснаас технологийн давуу гаргаж авсан тэжээлэг шүлөөр зуурамгаа зуурдаг учраас энэ нь хүний биед шаардлагатай кальцийг нөгөөх ясны сэргэжилтээс хамгаалах арт тустай. За булууны ясны шүл нь эртнээс уламжлагдсан ирсэн эрүүл мэндийн үн тундрагын нэг бөгөөд биед шингэх цайтай байдаг. За бас борцтой гомон гэж байгаа манайхаа. Энийг бас надад өгсөн штеп. Би бас энийг идэж амжаагүй л явж байгаа юм байна. За чанартай үхрийн махыг үйлдвэрийн стандартаар нунтаглан боловсруулсан борцоор баяжуулсан учраас хүний биеийн ядаргааг тайлах, тамир тэнхийг сэргиэх онцгой хувцастай. Тэгээ борцны шимдэжэл гомон чингэснээр нэг аяг шүлэн биед дулаан эрч хүчийг нөхөж өгдөг. За энийг харин уугнаа сая Дубай руу авч яваад тэгээд нөгөө нэг чанж идэх газар байхгүй Эрдэнэмүхийн ноёр өрөөнийхөө ус буслагч дотор ингээд унтрааж асаараа бас асаарсаар болгоод идсэн гэсэндээ монголчууд эднэр бас хаач явсан борцтой гомтой шүлтээгөө тий мундаг. За мөн тууцан болон энгийн гомн бүх насны ямар ч хэрэглэхэд тохиромжтой. Бүхэл бүрийн гомн гэж байгаа. Мэдээж илүү дэлжинтэй чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой учраас зүрх судасны өвчнөөс өрсөн сэргийлж бодисын солилцоог идэвхжүүлдэг. За өндөгтэй гомонгийн өндөгний уурах дагуулгадах бодис нь хүний бие дэх хорт бичил организмыг устгах үүрэгтэй. За бор гомон гэж бас байгаа. Төрөл бүрийн эрдэс бодис хүнсний эслэгийг агууламж өндөртэй ишлэг багтаа бүтээгдэхүүн бөгөөд хотоод гэсний үйл ажиллагааг сайжруулан цус түлжүүлж бие төрөмтлөгцөн хорт бодисыг гадагшлуулан зохицуулах үүрэгтэй ийм бүтээгдэхүүн. За мөн био йодтой гомон гэж байгаа. Хүний биеийн идэвхтэй насыг урсгаж хавдраас урсан сэргийлж сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж өсөлт төвчлийн хэвийн үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй мөн амин дэмтэй гомон гэж байгаа. Тэгээд бэгийн төрлийн витаминууд төмөр цайр зэргийг агуулсан бөгөөд хүний биеийн энергийн солилцоог нөхөх тархины үйл ажиллагааг сайжруулах хоол боловсруулалтыг сайжруулах үүрэгтэй гэх мэтчлэн маш олон давуу талтай байгаа шүү манайхаа. За тэгээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийн 9560 93 93 гэдэг утаснаас аваарай. 9560 93 93. За би тэгээд